За тэгш юм явчих. Дүрсийн тэгш юм. За. Наа чи биш л байна да. Мөн дүрс тэгш хэмээ 1 2 хичээл байгаа. Уул нь би 2 дахьыг хараадах юм. За энэ хичээлийн зорилго маань тэгээ энэний нэг юу нь болохоор нөгөө агуулгад байхгүй учраас нөгөө багш нар чинь ийм шинэ агуулга ороод ирсэн юм уу гэд бас нэг яах магадлалтай гэж бид бас хэлжээл. Ахаа тэр за. За ерөнхийдөө ойлгочлаа. Хөнгөтэй багш. За баярлалаа. Энэ олимпиадад орж ирдэг агуулга юм билээ эсвэл Үгүй. гүнзгий төвшний. За яг хөө тэгээд одоо нэгэн таад анханасаа ихтгэл багштай уулзаад ингээ ярихад бол энэ гарын авлага дээр байгаа бүгдийг л цахимжуулна гэж хэлсэн гэд яриад байгаа шүү дээ. Манай зөвлөхөд ч гэсэн. Тэгэхээр тэр үнэхээр тэгж хэлсэн бол тэгээ яамны даалгавар дээр ч гэсэн энийг цахимжуулна гэж болохоор хэдүүлээ тэгээд ямар нэгэн аргаар л энийг цахимжуулах нь бол үүрэг гэд ойлгол хэдүүлээ явахгүй болохгүй хаа гэсэн ийм санал байна. За ерөнхийдөө багшийн хичээлийг харлаа. Тэгээд хамгийн гол нь тэр нөгөө саяын тэр нөгөө юу эргүүлэлтийн эрэм мэрэм бидрэгээ тэр харуулах гэдэг сүүлийн хэсэг гараар үзүүлээд байгаа эргүүлээд байгаа хөдөлгөөнүүдийг тэр заримыг нь цахим болгох ийм юмнууд байна. Тэгээд багш маань өөрөө яг ингээд юу харуулж байгаа үед энэ самбар дээр эдэр ингээд энэ зураг зураг харуулж байгаа үед бол юу яагаад байна? Татаж авах нааш нь одоо нааш нь татаж авах, томруулах иймэрхүү юмнууд байна. Жишээлбэл тэр 90 градусын одоо эргэлтийг эргэлтийн тэг шимийг гээд ингээд ярьж хахад нэг мультимедиа дүрсч байт юм уу. Тэгээ энэ хүндөвтөр агуулгууд дээр та хэд юу яавал дагуулын үйлдэх аргыг бас нэг бодлого дээр авч байгаа тийм их зүгээр санагдах юм надаа. Дагуулын үйлдэх аргыг одоо нэг та нар ч гэсэн ингээд заах гэхээр одоо яана одоо байдгүй гэж яг энийг нөгөө шаардлага гараа юу яхаар болох юм бол нэг жишээ авч байгаа багш самбар дээр зурх маягтай ч юм уу. Тэгээ шаардлага гарвал өөр өнгийн шохоо ер нь ашиглал зүгээр юм байна гэж бодлоо. Би бас ямар нэгэн бодлогын үр дүн дээр манай багш нар ингээд нөгөө юу аваач наагаад байгаа байхгүй юу? Ингээд нөгөө нэгж ч юм уу ямар нэгэн юунууд ингээд дөрвөлжин цаасан дээр бичээд пад гэд нааж байгаа орно. Өөр өнгөр ч юм уу гэс солиод бичдэг ч юм уу. Ингийн бол бас нөгөө заавал бүх юмн дээр мультимедиа байх албагүй. Мультимедиа бол яг тэр хийсвэрчлэх тэр нөгөө бодит байдлаар харагддгүй юмыг одоо тэр хүүхдийн яг 5 метр хүүгээр одоо сэтэлжүүлж одоо ингэж нөгөө бодуулах тооцоолох үйлдэл хөтэлдэг гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. За тийм учраас багш маань иймэрхүү байдлаар бас юу яавал дагуулын үйлдэх нэг жишээ бодлоготой явбал энэ яасан юм болоо. Тэгэхгүй л нөгөө яг л хийсвэрээрээ үлдээд байна ерөнхийдөө. Ерөнхийдөө хийсвэрээрээ үлдээд байна. Хийж байгаа дөрвөн юугаа дөрвөн янзаар зураад харуулчих болно. Яг гоо багшаа нэгийн ч юм уу цаг яхаараа та бас зураад үсгээр яаж тийм ээ багшаа. Тэгээд цаг нь хэрвээ одоо бол яг 10 минут 28 секунд за ингээд наашин цааш нь хасаад манай хоёр зөвлөг тань дагуулгын тал дээр ингээд яриад хийгээд ингээд тогтчих юм бол та нөгөө storyboard дээр яах нь. За ер нь бол би нэг ингэж тооцоолж чинь та өөрөө зураач ч юм уу те. Тэгээд энэ бас ийм математикийн төрлийн энэ тентгийн хичээлүүд байна л да. Тэгээд тэрэн дээр ингээ хараад ахаар биднэрт бол яг хуу тийм юу байхгүй учраас бид нар чадахгүй байна. Ер нь бол ингээд pen pad гэдээ гараад ирсэн. Одоо ингээ компьютертойгоо холбоод нөгөө математикийн томьёо бичигдэл янз бүрийг юм ингээ шууд залгаад хийчдэг юм нөгөө pad iPad маягийн юм байгаа. Тэгэхээр манай багшд зүгээр ингэж олон зүгээр бид хэдийг би энэ бага ангийн хичээлүүдийг бас нэлээд хараадахаар бичиглэл энэ хийх юмнууд дээр нэлээд их багш нөгөө гараараа хийгээд тэгээ гараараа багш ингээл зураад ингээл хийгээд хэмжээд ингээ явж яхад нөгөө камер нь дээрээс нь ч юм ингээ яг тусгаад ингээ байр шин их гоё болж байгаад ингээ явчихж байгаа ийм жишээнүүд их байна. Тэгээ ийм юмнуудыг бас хэдүүлээ дагуулж үзүүлэхгүй бол нөгөө за энийг гişүү гэд ингээл самбар дээр л их юм наагаад тавьчихсан миний бодлоор жоохон тийм хиймэл болно гэж үзээд байна. Зарим нэг юм дээр нь хэдүүлээ нөгөө за ийм хэмжээтэй цаас авлаа. Сая сүүлд би нэг ганц хичээл явуулсан. Тэгээд тэрэн дээр хэдүүлээ ингээд зурах юм байвал зураад бичих юм байвал бичээд гараараа бичээд камераараа томруулаад багшийн нүр харагдахгүй зөвхөн цаасан дээрээ бичдэг юм уу самбар дээрээ бичдэг юм уу гэд ингээд иймэрхүү юмнуудыг хэдүүлээ шинээр хийх гэж байгаа хичээлүүд дээр манай багш нар бас жоохон юу ягаарэ болцож хийгээрэй гэж хэлэх гэж байна. За ингээд миний санал дууссан. За баярлалаа. За нэг надад ч 2 за сая бас хэлчихлээ. Яг энэ дээр нөгөө TDH аль нь вэ гэдэг жаахан тодорхой болгоор юм санагдаж боломоор санагдлаа. За тэрийг тэгээд гэнэ өгс одоо
эмчилгээ багшлуугаа ярилцсан уу. За бусдаар бол нөгөө яг одоо нөгөө дурсгалын агуулгууд байхгүй ч гэсэн одоо байгаа агуулгууд байхгүй ч гэсэн бид нар нөгөө яг нөгөө танхимын модуль дээр нь юу байна тэргээр нь л тэрийн захин болгоод явна шүү дээ. Ааха. Тэгээд энэ модулыг бас заавал одоо ингээд дунд сургуулийн багшнаас одоо заавал үз заа гэх гэж байгаа асуудал бол бас биш гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол бид нар тэр тал дээр бол санаа зовох хэрэггүй хаа гэж бодож байна. За. Нөгөө модуль дээр нь танхимын модуль дээр нь юу байна тэр одоо бодвол одоо энэ олон улсад байдаг агуулгын байл гэдэг. Тэгээд тэр нэршил мэршлийн бол би нэг шилж байгаа. Тэгээд тэр байгаа юмны айтайхан тэгэл захин модуль болгоод юм гаргаж байна. Тэгээд тэн дээр бол асуудал багтай. За ингээд Төмөр өнөөдрийнхөө хэлцүүлгийг ерөнхийдөө өндөрлөе. Самбалтай өдөр. Тэгээд эцэст нь би одоо ихэнх 3 өдөр дараалал 3 удаа хэлцүүлэг хийсэн дээ. Миний өдөр 5 хичээлийнхээ өдөр 6 хичээлийн хэлцүүлэг, өнөөдөр ингээд 4 хичээлийн хэлцүүлэг, за өмнө 3 бичсэн байгаа гэдэг ингээд 17-8 хичээлийн хэлцүүлэг явуулчлаа. За багш нараа тэгэхээр нэгдүгээр цөмөрөө ажлаа хэтэрхий их сонжруулчихсан тухайд нэгдүгээрт нь бол одоо энэ хичээлүүд дээрээ төвлөрье. Хэлцүүлэг хийсэн хичээлүүдэд дараагийн ээлжинд яг асуултаа хийгээд нөгөө зарим бичгүүдэд бэлдээд дахиж зөвлөхүүдтэйгээ дахиж ярилцаад яг студийн бичлэгт орох юм дараа бэлдээ. За хоёр дахь нь бол хоёр дахь их ажил бол дахиад цаана биднэрт 8-9 хичээл бичсэн хичээлүүд байж байгаа. Тэр хичээлүүдийн хэлцүүлгийг хийгээд тэр хичээлүүдийн бас баримт бичгүүдэд бүрдүүлээд студид оруулах гэдэг. Ингээд нэг яг бичлэг хийгдсэн байгаа нэг 26 хичээлийн хүрээнд цөмөрөө эхнийхээ ажлыг бол төлөвлөе, таймлээ. Тэгэхгүй одоо өөрөөр хэлбэл та хэд маань дараагийнхаа сэдвүүд рүү мэдээж бас уншаад бэлтгэсэн юмнууд байгаа ба. Гэхдээ тэр зүгээс илүүтэй энэ 26 хичээл рүү цөмөрөө арайж явах илүү фокуслаад энэ хичээлүүдэд эцсийн байдлаар ер нь гараас гаргаад ядаж цөмөрөө бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд бүх хяналтуудаа хийгээд хэлцүүлгээ хийгээд тэгээд студийн бичлэгэнд оруулаад монтажинд оруулаад ингээд 26-га нэг ихний ажлыг дуусны дараагаас ч юм уу нэг тодорхой завсрын дараагаар одоо хоёр төсний ажлууд үдсэн хичээлүүд байгаа орно шүү гэдэг бас нэг багш нартай хэлье. За энэ хоёр дахь тэгээд цөмөрөө уулзалтаж бас нэг ажлаа нэг ярилцъя. За ялангуяа зөвлөхүүдтэйгээ боломж гарвал одоо ажлын болцоогоор ажил зөвлөхөр нь хоёр дахь бас зөвлөхүүдтэй цөмөрөө ярьж байгаа. Энэ 3 өдөр 4 өдөр өмнө хийсэн хэлцүүлгүүд саяын 3 хоногийн хэлцүүлэг. За маргааш бас боломжтой маргаашийн хэлцүүлгийг нэг зөвлөгөөрөө нэг ярилцчихад за одоо тэгээд цаашаа яах вэ гэдэг нэг ярилцаа. Тэгээд эргээд бас нартайгаа ажлынхаа чиглэл өнтер өгөөд тэгээд ажиллая. За тэгээд та нартай маш их баярлалаа. За багш нараа бол нэлээд ажлын ачаалттай бас нэлээд сэтгэл гаргаж зүтгэж бас шинэ юм руу заримд бол шинэ зүйлүүд рүү бас нэг хийж байгаа ойлгож байгаа. Баярлалаа та бүхэндээ. За дуусах. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. За баярлалаа. Маргааш 18 цагаас. За баярлалаа. За баярлалаа.